Оюу толгой компани нийгэмд хандсан олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг нийгмийн хариуцлагатай компани. Тэд боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, залуусын мэдлэг чадварт хөрөнгө оруулан, эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээж буй. Эрүүл мэндийн салбарт оюу толгой компаниас сүүлийн жилүүдэд нийгмийн эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч Улаанбаатар хот болон орон нутгуудад эмнэлгийн байгууллагын техник технологиг бэхжүүлэх, хүүхэд өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах, цар тахалтай тэмцэхэд хөрөнгө оруулалт хийж эрүүл мэндийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн зарим ажлуудаас танилцуулбал Өмнө Говь аймагт 2 эмнэлэг барьсан. Нэгдүгээр эмнэлгийн бөөрийн тасагт 67 сая төгрөгийн өртөг бүхий чиглүүлэгчтэй бөөрийн аппарат хандивлсан. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хагалгааны өрөөнүүдийг 80 сая төгрөгийн өртөг бүхий 15 ширхэг сайн чанарын агаар шүүгчээр хангасан. Төрөх эмнэлгүүдэд нэн шаардлагатай байсан ор хандивлсан. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан нөхөн үржихгүй сэтгцийн эрүүл мэндийн урт хугацааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Нийгмийн хариуцлага бол мөнгөнд тусламж, хандив биш юм. Нийгэмд тулгараад буй альва асуудлыг шийдвэрлэхэд талууд хамт таазуудгаж, тухайн асуудлыг шийдвэрлэх гарц, гаргалгаа бий болгох, эерэг өөрчлөлт авчрах, оролцогч талууд хамтдаа хөгжөхөд энэхүү ажлын үндэс нь оршдог. Оюу толгой компани хариуцлагатай уул уурхайн зарчмуудыг хэрэгжүүлж, нийгмийн сайн сайхан, улс орны эдийн засгийн хөгжилд урт хугацаанд үр өгөөж өгөх, нийгмийн хариуцлагын хүрээнд бодит хөв нэмэр оруулах түүхийлэгч байхыг зорддог. Оюу толгой эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэн.